Үндэсний үзэл шууд нэвтрүүлгийг студиэс үзэгч та бүхэнд шууд дамжуулан ажиллаж байгаа. За үндэсний үзэл шууд нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар үзэгч та бүхэнд түүхийг сөхөж, баримтад тулгуурлан мэдээллийг хүргэх болно. За өнөөдрийн мэдээллийг хүргэж үзэгч та бүхэнтэй ярилцаж маш олон түүхэд тулгуурлан баримтыг сөхөөд ингээд зарим тохиолдолд зургаар илэрхийлэн мэдээлэл хүргүүлэх хүмүүсээр бид зочны хамарт урилгаар Шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэн хятад судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан замун Өвөр Монгол судлалын соён бүтүүийн тэргүүн Базард орж болон хөдөө аж ахуйн их сургуулийн багш Лавдорч нарыг зочны хамарт урьж оролцуулсан байгаа. Ийхүү манай шууд нэвтрүүлэг эхлэж байна. За үзэгч та бүхний мөн эфирийн шууд утсаар шууд нэвтрүүлэгт холбогдсон үзэл бодлыг тань чөлөөтэй хүлээн авч сонсох болно. За мөн шууд дамжуулалтын доор пэйж хуудасаар нэвтрүүлгээ хүлээн авч үзэж байгаа үзэгчид сэтгэл хэсэгт үзэл бодлоо илэрхийлснээр бид бас үзэгч та бүхний сэтгэлдлийг уламжлан ажиллах болно. За ингээд юун түрүүнд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та хоёрт маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид бас түүхийн хэсгээс цохос дурдж үзэгчтэй бас мэдээллийг хүргэе. Ер нь Өвөр монголчуудын амьдрал түүхэндээ хилмигдүүлэлтийн асуудал маш сэтгэл эмзэглүүлэм зүрх цэцэгдэн байдлаар гэдэг юм уу түүхийн их сурвалжуудад дурддагдан үлдсэн байдгийн байна. Цусан далаа ясан овоолго байсан мэтэр энэ маш аимшигтай хилмигдүүлэлтийг ерөнхийд нь нэн эртнээс нь дэлгэрэнгүй гэхээс илүү базаж тайлбарлан мэдээлвэл нилээдгүй бас өрнөж байсан бах. Энэ талаар мэдээлэл эхэлчихв. За баярлалаа. Таны саяны асуулт гол нь тэр соёлын хувьсгалын үед холбогдох үйл явдал тулгуурлан асууж байна гэж ойлголоо. За соёлын хувьсгал бол тэртээ дэргүй түүхэнд харт болоод үлдсэн ийм зүйл. Тэгээ энэ хувьсгал өрнөсөн улс орн тэрний төр засгийн зөвлөнийг бол алдаа байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн тийм ээ. Тэгэхээр энэ бол түүхэн нэг үед болоод өнгөрсөн. За Монгол улс орны хувьд зөвхөн хадасан зүйчиг цаг үед бол ялцгүй юм аа. Гэхдээ ер нь Өвөр Монголын ард түмэн гэж хий юм бэ. За тэдний түүхэнд ер нь тэмцэл хошин тогтнохын төлөө асуудал гэдэг энэ түгээх олон эдлэгтэй нарийн асуудал бий л дээ. Энэ бүгдийг яриаггүй маш их цаг хугацаа нэгдүгээрт зарцуулах нь ойлгомжтой. Маш өргөн үрийг хамарна. Цаг хугацааг хамарна. Ерөнхийд нь базаад ярихад бидний өвөг дээдээс монголчууд түүхэн цаг үеийн өгөгдөл нөлөөллөөр өөрсдийнхөө оршин тогтнох тэр бүрэн эрх энэ бүх зүйлээ хариулсад алдаж түүний иргэшээд орсон шүү дээ. Ар үргэлтгөө нийт монголчууд. Энэ бол манжчин гүрний үе. Үүнээс хойш ингээд 300 гаруй жил 1940-од он хүртэл нэг хязгаарлаад авъя да. Ингээ үзэхэд бол тусгаар тогтнол бие даах гэсэн үндэсний өөрийн оршин тогтнох байдлаа өөрсдөө шийдэх гэсэн энэ тэмцэл хөдөлгөөн бол тасраагүй. Ялангуяа энэ үйл явц 20-р зууны эхнээс маш хүчтэй өрнөсөн. Үр дүнд нь Монгол улс байгуулагдсан тийм ээ. Одоо та бид ингээд бүрэн эрхт улсуудаа сууж байна. Энэ бол монголчуудын маань нэг хэсэг. Чин гүрний бүрэлдэхүүнд байсан үлдэх монголчууд маань өнөөдөр хоолцсон бид ойлгодгоор Өвөр монголчууд маань үүнээс хойш ч гэсэн бие даах гэсэн өөрийн төр улсаа байгуулах аль эсвэл тодорхой хэмжээний эзэн эрх эдэлж орших ийм хүсэл эрмэлзэл тэмүүллийг бол ерөөсөө архиж байгаа. Түүхэн цаг үеийн нөхцөл боломж яаж гэж тэр бүхэн л зохицсон энэ чиглэлийн тэмцэл хөдөлгөөнийг өрнүүлж ирсэн. Зарим үед энэ нь орц хэлбэрт шилжиж байсан. Ихэнхдээ яриа хэлцлийн журмаар бас асуудлыг өгнөлөх гэсэн ийм түүхэн үйл явц бол өрнөсөө. Энэ бол зөвхөн Өвөр монголчуудын нийт монголчуудын хүсэл зорилгын хүрээнд бас явагддаг асуудал биш. Тухайн үеийн дэлхийд нөхцөл байдал, олон улсын харилцаа, их гүрнүүдийн ашиг сонирхол, үндэстэн улсуудын өөрийн гэсэн онцлог өвөрмөс төр соёл заншил тусгаар байх гэсэн ялангуяа бусад улсын харьяанд тайсаар байгаа тэр монголчуудын хувьд бие даах гэсэн олон хэлбэрээр илэрч гарч ирсэн. Ийм үзэгдэл бол
ерөнхийдөө бол 20-р зууны эхний хагас хүрэх энэ хугацаанд бол өөр монголчуудын хуучин манжчин гүрний харьяанд байсан монголчуудын одоо өмнөд хэсэг тийм ээ өөр монголчууд улмаар дундад иргэн улсын бүрэлдэхүүнээс орсон өөр монгол эдний бол одоо энэ тэмцэл хөдөлгөөн бол ер нь бол тасралтгүй үйлчилсэн гэж ингэж байна. Түүхийн их сурвалжуудад хүртэл өөр монголчуудыг маш тэмцэгч ард түмэн тэмцлээ бол нэг ч өдөр зогсоож байгаагүй мэтэр бас тэмдэглэн үлдсэн байдаг юм байлаа. Тэгэхээр зарим тохиолдолд монголчуудын тэмцэл хөдөлгөөн гэдэг юм уу үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх одоо тэрхүү тэмцэл нь бас өрнөختөө бид өөр монголчууд шиг тэмцэх хэрэгтэй гэсэн ийм зүйлс бас цухас яригддаг. Тэгэхээр 1945 оны үед юм уу одоо бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газраас Монгол үндэстнүүдээ одоо нэгтгэе гэдэг нэг тийм тунхаг бичиг бас бичигдсэн байдаг гэсэн мэдээлэл өгдөг шүү дээ. Тухайн одоо тунхаг бичигт бас яг юу гэж тусгасан байдаг юм бол үүнийг нь одоо өөр монголчууд яаж хүлээж авч байсан бэ тухайн үед? За энэ 45 оны түүхэн үйл явдал бол Монголын төрөөс хөлийн чандад байгаа одоо өөр монголчууд баргууд эдгээрийг нэгдэх талаар одоо явуулж исэн хамгийн сүүлийн оролдлого гэж хэлж болно. Ер нь бол 20-р зууны ихэнх хагас бол тусгаар тогтнолын тэмцлийн түүх байдгаа гэдэг одоо манай түүхчид тайлбарлаж ярьж идэг шүү дээ. Тэгээ энэ түрүү манай базар дөрж маань бас ярьж байна. Энэ 10 өөр монгол болоод хуваагдчихсан. Адилхан одоо ах トゥ ус байж штэ. Нэг хилтэй, нэг соёлтой, нэг түүхтэй юм ард түмэн байтлаа. Хоёр одоо хэсэг болоод ингээд салаад бутраад явчихсан юм түүх баг. Тэгээ 1911 онд 10 монгол буюу одоогийн одоо бид бүхэн шүү дээ тусгаар тогтносон Монгол улсын иргэд бид бүхэн бол одоо туурга тусгаар улсаа байгуулад тэгээд одоо манжаас салж өөрийн төр улсаа байгуулсан. За энэ үйл явдлын дараа 5 замын байлдаан гэж одоо өөр Монгол руу орсон байлдаан хүртэл болж ирсэн. За гисэн хэдий боловч өөр Монгол барга бол дундад иргэн улсын харьяанд үлдсэн юм төвхтэй. Тэгээ энэ 10-ад оны үйл явдлын шууд үргэлжлэл бол 1945 оны үйл явдлаа гэж ойлгох нь бол одоо зөв байх. 20-р зууны эхний хагаст бол 3 удаагийн томоохон үйл явдал болсон маягтай харагдаж байна шүү дээ. Түүхийн баримтаас харахад бол эхнийх нь бол энэ 1911 оны үйл явдалтай. Одоо өөр монголчуудаа нэгтгэх гэсэн энэ үйл явдал. Хоёр дахь нь бол энэ 1921 оны хувьсгалыг одоо өдөртөө зохион байгуулж хийсэн Монгол Ардын нам. Монгол Ардын намын анхны одоо 10 зүйлтэй ирмэлцэх одоо зорилго байлаа. Тэр 10 ирмэлцэх зорилгын 2 дугаарт нь гэхэд алстай Монгол үндэстэн бүгдээрээ нийлж нэгэн улс болохыг хүснэ гэж зорилго тавьсан байна. Тэгээ эн чинь одоо юу харуулж байна гэхээр л нөгөө хөлийн цаана үлдчихсэн. Одоо бусад улс орны эрхэнд байгаа тэр ах トゥ усыг нэгтгэж авнаа л гэсэн тийм л санаа л харагдчихлаа юм л. За энэ чиглэлээр ч одоо бодлого үйл ажиллагаанууд бол явагдсан. За ингээд 30-аад он 40-аад он болсон. За 45 он бол одоо хамгийн сүүлийн одоо боломж хамгийн сүүлийн оролдлого гэж баг хэлж болох байх. Тэр 1945 оны 8 сарын 10-ны өдөр бүгд найрамдах Монгол ард улсын ерөнхий сайд бөгөөд одоо улсын шалгарсан баатар маршал Чойболсонгийн одоо уриалга байгаа. За тэр уриалга дээр бол одоо Монгол овогт нэгэн гэр улс болж одоо айл зэргэлдээ улс орнуудын зарчмаар найртай сайхан одоо харилцаж ингэж явна гэдэг ингээд уриалга хүртэл гаргалаа шүү дээ одоо. Энэ уриалгын агуулгыг ингээ харахад бол ерөөсөө та бүхэн Монголтойгоо нийлээрээ бүгд найрамдах Монгол ард улсын төрөөс бол одоо та бүхнийг нийлүүлж авах ийм бодлого дэвшүүлж шүү л гэдэг л ийм уриалга байсан. Тэг хэд хэдэн удаагийн ийм бичиг байгаа юм л да. Цэргүүдэд хандсан байна. Улаанбаатар хотын иргэдтэй уулзахдаа хэлсэн байна маршлын зүгээс. Тэгээ эдгээр одоо бичиг агуулгыг харахаар бол ерөнхий одоо зүйд байдлаас ингээ харахад бол ерөөсөө л одоо энэ хөлийн цаана байгаа монголчуудыг нийлүүлж авах түүхэн тохиол түүхэн нөхцөл одоо иржээ. Одоо бүгдээрээ нийлэх одоо боломж ирлээ шүү л гэсэн нэг юм ураа дуудлага байсан. Тэгээ энэ ураа дуудлагын дагуу Монголын төрөөс бол олон
шатраатай тийм ажлуудыг хийсэн байгаа юм л да харахад. Одоо манайхан Монголын төв хөшлөг дээр бол төдийлөн дурддагдаад байдгүй материалууд бол манай гадаад хэргийн яамны архивт бас байдаг. Тэнд тэгээд ихэд 45 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс эхлээд 10 удаагийн өвөр Монгол барга руу чиглэсэн тийм тусгай арайд нэвтрүүлэг байдаг. Тэгээ энэ нэвтрүүлэг нь бол одоо эхлэхдээ сайн байцгаана уу одоо өвөр Монгол ахын дүүсээ гэдэг ингээ эхэлнэ. Тэгээд одоо диктор ингээд уншаа танилцуулаад өнөөдөр бол ийм дуу дуулнаа гэдэг ч юм уу. Тэгээ энэ дээр бол нэг 4 шүлэг одоо миний их анхаарлыг татдаг. Жишээлх юм бол Дамдын сургамгай ард олон зововч жаргах болно гэдэг нэг шүлэг байна. Тэгээ тэр шүлгийн ахуулгыг харахад бол ерөөсөө тусгаар улс болсон ар Монголоо түшиж хөнөөлт дайсан Японыг одоо үлдэн хөгöd. За ингээд одоо бүгдээрээ амар жаргал сайхан амьдрья гэсэн тийм ураа дуудлага маягтай тийм тусгай бүр шүлгүүд байсан. Сингэгон шүлэг байна. Тэгээ эдгээр шүлгүүд дуу зохиолуудыг системтэйгээр ингээд өвөр Монгол руу тусгай нэвтрүүлэг болгож засдаг байсан юм л л дээ. Тэгээ энэ архивт байгаа тэр 10 удаагийн програм гэж ярьж шүү дээ. Телевизийн радиогийн програм. Тэр програмыг ингээ харахаар програм болгоны ард талд нь ширэн дэвгай танилцуулж байгаа юм. Одоо энэ програм ингээд эдний өдөр хэдэн цагаас цацагдана. 17-ны өдрийн 7 цагаас цацагдана гэдэг. Тэгээ тэрний доор маршал танилцууллаа. Шагдар сүрэн гэдэг. П шагдар сүрэн гэдэг одоо Монгол улсны 100 эрхмээр орж исэн шүү дээ. Монгол улсын баатар тий. Шагдар сүрэнгуй бол маршал Чоо болсонгийн нарийн бичгийн дарга байсан юм лээ. Тэгээ шагдар сүрэнгуй тэгээ танилцуулдаг. Тэгээ энэ эхний 4 програм нь ингэж явсан. А 4-р програмаас хойш бол ширэн дугаа танилцуулсан гэдэг ингээ бичиж ард нь цогцолтыг бичсэн боловч шагдар сүрэнгуй маршал танилцууллаа гэсэн тийм юу байхгүй. Тодорхойлолт тийм бичиг байхгүй байж идэг ч юм уу. Тэгээд энэ бодлого, ухуулах, сурталчилгаа, үйл ажиллагааг ингээ харахаар бол ерөөсөө тэр Монголын төрөөс өвөр монголчуудаа нийлүүлж авах гэсэн тэр бодлого харагдаад байна. Одоо бас нөгөө талаасаа гэх юм бол Монголын засгийн газрын төлөөлөгчд өвөр Монголын нутагт ажилласан Ламжав гэдэг тухайн үеийн маршал Чоо болсонгийн орлогч байсан хүн байгаа. Говь алтан ингээ хүн л дээ одоогор бол Ламжавгаа гэхэд өвөр Монголын нутагт өвөр Монголын нутаг гэдэг нь бол одоо энэ манайхны ойлголтоор бол одоо өвөр Монгол гэдээ бид хүн ч яриад байна шүү дээ. Тэр үехээр бол одоо дотоод Монгол гэдээ бас нэг байна. Дотоод Монгол гэдэг нь бол энэ өвөр Монголынхаа зүүн хэсгийг хилээд ах шиг. Бас нэг тийм түүхийн баримтыг харахаар шүү дээ. Яг өвөр Монгол гэж хэлээд байгаа нь бол манай яг чанх урд талд байгаа. Хятадын цагаан хэрмээс Монголын замун үүдийн хоёрын дунд байгаа тэр бүс нутгийг өвөр Монгол гэж хэлээд байгаа. Энэ байдал харагдаад байна. Тэгээд тэр хэсэг нутаг буюу өвөр Монголын баруун орон. Өвөр монголчин дотроо бас баруун зүүн гэж хоёр хуваагдана л да. Өвөр Монголын баруун оронд бол энэ Ламжав ажилласан. Өвөр Монголын зүүн орон хөлбөмбөрт болохоор лам сүрэн гэдэг ийм хоёр хүнийг ажилуулсан байдаг. Засгийн газрын бие төлөөлөгч гэдэг тусгай тамхтай гэрчлэгээтэйгээр ажилуулсан ийм түүхэн материал байдаг юм аа. Тэгээд энэ Ламжавгаа гэхэд өвөр Монголын нутагт ажиллахдаа одоо Монголын чөлөөлөх зэргийг араас нь дагаад ингэ явсан. Тэгээ орон нутг руу явах томилт нь бол ямар даалгавартай байсан гэхээр одоо Япон гараа авчлаа. Японы нөлөөний хүрээнд байсан одоо Монгол хязгаарын засгийн газар гэж үүсэн Дэмчиг Донор Увангийн. Тэр Монгол хязгаарын засгийн газарт одоо орон нутгийн засаг захиргааг сэргээн тогтоох, ард иргэдийн амгалан тавин байдлыг одоо бий болгох ийм ажлуудыг хийх. Нөгөө талаас 1930-аад оны үед одоо манай Монгол улсаас дөрвөд зүхтаас ийм хүмүүс байсан. Одоо энэ засаг төрийн бодлого ч болохгүй байсан байна шүү дээ. Нөгөө лам багшийг нь барьж аваад хорчдаг. Эсвэл одоо мал хөрөнгийн дээрэмдээ булаагаад авчдаг. Баян затгалан одоо жоохон боломжтой амьдралтай хүний малыг хураагаад авчдаг юм байсан шүү дээ. 29 оны тэр зүүнтний нуглаа гэж ярьдаг. Тэгээ энэ нуглаанаас дайжиж зугтсан их олон хүн урагшаа хил даваа явсан. Тэгээ тэр хүмүүсийн одоо зарим хэсэг нь бол энэ өвөр Монголын баруун хэсэгт байсан. Тэгээ эдгээр хүмүүсийг одоо буцааж авчрах ийм нэг даалгавар байсан. Ингээ 3 дахь даалгавар нь энэ. За 4-р даалгавар нь гэх юм бол эрх чөлөөт тусгаар тогтносон Монгол улсын эсрэг одоо удаа дараа одоо хорлон сүйтгэх тийм ажиллагаа явуулсан тийм хүмүүсийг бас барьж ирэх ийм даалгавартай. Ийм нэг даалгавруудыг биелүүлэхээр явсан юм билээ ер нь. Тэгэл Ламжавгаа үйл ажиллагааг ингээ харахаар бол
өвөр Монголын нутагт одоо Монголын цэрэг урд нь гараад явах нь шүү дээ. Монгол зөвлөлтийн цэрэг. Яг тэрний араас ингээд дагаж яваад тэгээ одоо нэгсэндээ чөлөөлөгдсөн тэр Японоос чөлөөлөгдсөн хушуудаар ороод хушууны даргыг шинээр сонгож өөрийн тушаалаар хушуун даргуудыг сонгож ирсэн байна. Лам жавгоо энэ тушаалуудыг ингээд ихэд манай гадаад хэргийн яамны архив байгаа. Гадаад хэргийн яамны архивын 5-2-ын 6 гэдэг тийм хөмрөг байгаа. Тусгай баримтчтай. Тэрэн дээр бол нэг 50 орчим тушаал байдаг. Тэр 50 орчим тушаалыг ингээ харахаар бол өвөр Монголын нутагт одоо ороод хушуун даргыг одоо өөрөө томилсон байна. Чуулганы даргыг томилсон байна. Ингээд одоо маршлын тэр бас зураг эдэр бас байсан юм байна. Ухуулах сурчлагын ажил гэсэн үг шүү дээ. Тэр маршлын зураг танилцуулах материалуудыг одоо нутгийн ард иргэдэд ингээд өгөө танилцуулаад ингээ яваад байсан. За нөгөө нэг чиглэл нь болохоор лам сурангаа болохоор Монгол Ардын хувьсгалт намын суртлын хилцээний дарга байсан юм хүн. Лам сурангаа 3 удаагийн тайлын илтгэл байдаг. За энэ манай гадаад хэргийн яамны архивт бас байна. Тэгээ энэ тайлын илтгэл дээр бол өвөр Монголын нутагт орсон 8 сарын 19-ний өдөр орсон байгаа. Хөлөн бүрээр дамжиж орсон. Одоо хөлөн бүр гэдэг чинь манай улсын Дорн аймгийн цааханд л дээ шүү дээ. Хөлөн бүрээр дамжиж ороод ингээ нар зүү тойроод хянган мужаар ингээ тойроод өвөр Монголын нэгсэндээ зүүн талд нь ажилласан гэсэн. Тэгээ ингэж ажиллахдаа ер нь бол даалгавар нь бас ойролцоо. Бас орон нутгийн засаг захиргааг одоо сэргээн тогтоох. Тэгээ зөвлөлт Монголын цэргийн хоол хүнсийг бэлтгэх тийм даалгавартай бас байсан баг. Тэгээ энэ хоёр одоо засгийн газрын төлөөлөгч тэгэл ингээл орон нутгаар хүмүүстэй уулзаа явахдаа нөгөө танилцуулга хийдэг юм байна л да. Маршлын зургийг бэлгэлдэг юм уу, сонин сэтгүүл бэлгэлдэг юм уу, нөгөө Монгол хүүхэд нэгэн гэр бүл болох урайгаа өгдөг юм уу. Ингээд явхаар чинь Монголын төрөөс одоо явуулж байгаа одоо өвөр Монгол руу чиглэсэн тэр системтэй бодлогыг харуулж байгаа юм л да ер нь бол. Одоо ерөнхийдөө ингээд дэлхийд даяар тархан суурьшсан Монгол овог гэдэг юм уу Монгол иргэдтэй зориулсан ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээллийн чиглэсэн бодлого барьсан нийтлэл нэвтрүүлэг одоо бараг байхгүй гэж харж болохоор байгаа шүү дээ. Тэг яг өнөөгийн нөхцөл байдалд бол за яг энэ цаг үетэй холбоотойгоор маршлийн нэр дурдгдсан гэдэг юм уу зарим нэг ташаа мэдээллүүд яг одоо түүхийн их сурвалжид биш хэрнээ яг одоогийн орчин цагт бас ингээд бид ингээд эрэл сурал хийгээд хайлт хийхэд гэдэг юм уу Google-ийн илэрчлэр гарч ирж байгаагаар зарим тохиолдолд ташаа мэдээллүүд бас олон сүлжээнд байршчихсан байгаад байдаг юм байна. За эдгээр мэдээллүүдээс та бүхэн бас няцааж мэдээлэл өгөх ямар мэдээлэл вэ? Жишээ нь Маршал Чабалсангийн нэр холбогдсон одоо өвөр монголчуудын 70% нь хятадыг дагна гэсэн одоо ийм зүйлсийг ярьсан учраас Маршал бас ингээд архи уусан гэдэг ч юм уу иймэрхүү мэдээллүүд байдаг шүү дээ. Үүн дээр нь бас няцааж юм уу яг бодит зүйлийг түүхийн баримтад төшөглөн залруулж мэдээлвэл юу гэж мэдээлэхээр. За нэг ийм мэдээлэл бас яваад байсан тий. 10 өвөр монголчууд буюу өөрөөр хэлбэл өвөр монголчууд Монгол улстай яг тэр нэгдэх гэсэн энэ асуудал эд хүчтэй яригдж байхад тэгээд түүх бол харуулсан нэгдэж чадаагүй. Яагаад ийм болсон бэ гэдэг асуудал ярил түүхэн фон орчин гэдэг зүйлийг ярил энэ монголчууд биднээс шалтгааллахгүйгээр ализаа өгөн шийдэх асуудал гэдгийг хүмүүс бол ерөнхийдөө мэднэ тийм үү. Энэ Ялтын 3 их гүрний өдөртөгчдийн хэлцэж тогтсон гэрээ хэлцээр гэж би энэ асуудал дээр тусгаар тогтносон нь бол зөвхөн Монгол буюу өнөөгийн Монгол улсын хэмжээнд тусгаар тогтноно. Нийт Монгол гэдэг асуудлыг бол энд яриаггүй шүү дээ. За нөгөө хоёр их гүрэн Англи Америкийн тэргүүнүүд үүнийг хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт зурагдчихсан их гүрнүүдээс одоо тулгын хүлээлгэсэн гэж хэлж болно. Ийм асуудал. Энэ бол нэг талаар бол одоо бид бол маш их баяр талархтайгаар хүлээж авах нь ч зөв Монгол улсын тусгаар тогтнол, бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнол дэлхийн их гүрнүүдээр хүлээн зөвшөөрөгдөж байна гэдэг чинь цаашдаа дайны дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх хамгийн том гишгүр суурь шүү дээ. Энэ талаас нь харуул энэ үнэхээр тэмдэглэвчтэй том үйл явдал мөн. Харин энэ сэдвийн хүрээнд ярьж байгаа 20 дугаар зууны ихэнх үед өрнсөн өөрөлдөл нэгдсэн энэ Монгол улс байгуулах гэсэн энэ үргэлжилсэн сунжирсан энэ хүсэл тэмүүллийн үүднээс авч үзвэл энэ бол ялч байгаа нэг гацаа зааг. Ерөөсөө энэ хүслийг бол тас зогсон ийм л үзэгдэл. Түүхэн орчин нь ийм байлаа. За мөн зөвлөлт хятадын хооронд энэ Монголын асуудлаар энэ 1945 оны хавраас намар хүртэл
үргэлжилсэн, сунжирсан гэрээ хэлэлцээрүүд байдгийг, яриа байдгийг. Яг гол зорилго нь зөвлөлтийн найрамдал холбооны гэрээг тогтоож байгаа юм л да. Энэ гэрээг тогтоох асуудал дээр мөн л энэ асуудлууд яригдана. За тэр гэрээгээр бол зөвхөн Монголыг энэ одоо байгаа бидний энэ Монгол Улсын гадаад Монголын тэр хүрээнд л яг нэг санал асуулга явуулаад тэгээд өөрсдөө дэмжиж байвал бид хүлээн зөвшөөрөө гэсэн дундад иргэн улсын байр суурь. Нөгөө талаас энэ гэрээгээр бол ерөөсөө гадаад Монголоос бусад өөрөөр хэлбэл дотоод Монголын өвөр Монголын асуудал бол дундад иргэн улсын бүлгэнд шийдэж гисэн ийм асуудал юм л та. Өнөөс монголчууд бид бие биенээс асуугаад өвөр монголчуудаас асуугаад энэ түүхэн үзэгдлийг шийднэ гэдэг бол энэ түүхэн орчинтойгоо зөрчилдөх ийм л зүйл. Тэгээ яг хуу ийм яриа явсан байдаг нь бас тун сонин бас харамсалтай юм л да. Ер нь бол явц процессыг харахад бол монголчууд нэгдэх гэсэн хүсэл давмгаалж байсан болохоос биш. Яг энэ санал асуулга явуулахад үр дүн 70% гарсан байна гэдэг энэ зүйл бол ерөөсөй байж болохгүй л ийм асуудал. Үүн дээр бас манай логдорж тодорхой ярих байх. Миний хэлэх зүйл бол энэ дээр. Ер нь энэ үеийн өвөр Монгол гэж юу юм бэ? Өвөр Монгол гэж бид яг юуг ойлгох юм бэ гэдэг асуудал. Одоо бол бид бүгд ойлгож байна. Өвөр Монгол гэхээр өвөр Монголын өөртөө засварны хэмжээнд ойлгож байгаа шүү дээ. Энд одоо алшаан багтж байна. Барах хөлбөмбөр багтж байгаа. 9 хот, 3 аймгийг багтаасан 1,200,000 км² нутаг дэвсгэртэй энэ өвөр Монголын өөртөө засварны хэмжээнд бид бол одоо ойлгож байна. Тэр үеийн өвөр Монгол гэдэг ойлголт өөрөө их тодорхойгүй балархай байсан л да. За яг энийг ярихад бас дахиад цаашаа түүх. Тийш өнгөж харах хэрэгтэй болно. Төрөөн лавгдэрж доктор дурдж байна. 1913 онд 5 замын байлдаан гэж зүйл болсон гэдэг. Энэ байлдааны зорилго бол яг хуу нийт Монголоо нэгтгэх гэсэн. Дундад иргэн улсын улсаас одоо өвөр монголчуудыг чөлөөж авах гэсэн. Нэгдсэн Монгол улс байгуулах гэсэн ийм зорилгоор Богд хааны зорилгоор Монголоос өвөр Монголын нутагт 5 замаар чиглэж авсан цэрэг улмаар бүтэн жил үргэлжилсэн дайны үйл ажиллагааг хэлдэг. За энэ дайн бол мэдээж тодорхой шалтгааны улмаас бол одоо Монгол улс цэрэгээ татаж аваад одоо Хяхтын гэдэг зүйл 3 улсын гэрээнд шилжиж байгаа шүү дээ. Яг энэ үед буюу 1914 онд Юаншикан засгийн газар. Юаншика гэдэг чинь одоо дундад иргэн улсын тийм ээ тэр анхны тэр цэргийн эрхтний үеийн төрийн тэргүүн. Юаншикагаас өөрийн бүрэлдэхүүнд байгаа монголчуудад засгийн газрын бүтцийн хувьд бол нэлээд хатуу арга хэмжээ авцсан. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ үеийг хүртэл өвөр Монгол гэдэг маань нөгөө бидний хуучин ойлгосноор Манжичингийн үеэс эхлээл нөгөө 6 чуулган 49 уушгаа хэлдэг байлаа шүү дээ. Тэгээд дээр нь яг хуу бараг алшаа гэдэг энэ өмнөд Монголоо ингээ хэлдэг байл. Энэ бүтцийг өөрчлөөд яг өвөр Монголын энэ нутаг дээр засаг захиргааны 3 онцгой нэгж байгуулсан байдгийг. Энэ нь бол одоо Рөхө мужи гэж өвөр Монголын зүүн хэсэгт байгуулчихсан. Тэгээ өвөр Монголын зүүн хэсгийн нөгөө зостын чуулган, зуудын чуулган энэ чинь Рөхө мужид харьяалаад явчихж байгаа. За төв хэсгээр нь Цахар мужи гэдээ байгуулчихсан. За энд бол төвийн хэсгийн Шилийн гол төрөвтэй гол аймагуудыг Цахар мужид харьяалуулж. За баруун талаар нь Цуян мужи гэдээ байгуулсан. Энд нөгөө зуудын чуулган, их зуудын чуулган гэдэг оролцож. Гэхдээ зөвхөн энэ монголчуудаар бүрдсэн 3 мужи биш. Өмнө зүгийн хятадуудын бас хян гэдэг засаг захиргааны зүйлийг оруулсан ийм том бүтцээ өөрчлөлт хийчихсэн. Тэгээ улмаар нөгөө бараг гэж яриад байгаа энэ зүйл маань хар мөрөн гэж мужид ордог. Саяны миний дууснаас гадна бусад Рашаа эзнээ энэ төр нөгөө гансуу мужид ороо явдаг. За энэ байдал бол ерөөсөө 1930-аад он хүртэл үргэлжилсэн. Тэгэхээр яг эндээс биднээс бодтойгоор өвөр Монгол гэдэг ингээ аваад үзэхээр засаг захиргааны үүднээс алийг авч үзэх үү, ойлгохгүй гэдэг асуудал маш эргэлзээтэй. Ийм байдлаар 1930-аад онд тэр Японууд орж ирж байгаа шүү дээ. Япончууд орж ирээд зүүн хойд хятадын 3 мужийг дэвшил аваад ингээ авахад тэр зүүн мужуудад багтаж байсан одоо тэр жилийн тэр Рөхө мужид байсан монголчууд
шууд Японы эзэмшилд орж байгаа. За эд бол тэгээд ерөнхийдөө түүхэнд бол зөв монголчууд гэдэг энэ байсан ингээд нэрлэгдэж байгаа. Түрүүн лагд дөрөс дурдлаа. Яг энэ үеэс нэг баруун Монгол. Ингээ бий даах гэсэн ингээ байл. Тэгэхээр тэр үеийн өвөр Монгол хэр бид одоогийн бодож байгаа шиг нийт өвөр Монголын хэмжээ ингээд ерөөсөй ойлгож болохгүй байх тийм ээ. Тэгэхээр өвөр Монгол гэдэг нэр томьёо маань өөрөө бас энэ хугацаанд бол тодорхойгүй байдалд нэлээд явсан. Яг тодорхойлж хэлэх гээд ингээд үзэхээр нэг богино хугацаанд маш их өөрчлөлттэй явж исэн ийм зүйл. Тэгэхээр одоо бидний төсөөлдөг шиг тэр өргөн хүрээнд нийт өвөр Монголыг хамарсан тийм санал асуулга явуулна гэсэн ойлголт байж болохгүй. Боломж ч байхгүй. Ийм үзэгдэл. Тэгэхээр нийт гэсэн ойлголт байхгүй учраас даасан хувьдаад ч гэдэг юм уу тэдэн хувийн инглээ тэглээ гэсэн энэ мэдээлэл нь угаасаа тэр аяараа ташаа юм аа л гэсэн юм. Ер нь бол ташаа түүхэн үндэс бол нэлээд багтаа ийм л мэдээлэл тийм байж болтой. Иймэрхүү бас түүхийг гойволсон гэдэг юм уу илт худал ташаа нийтлэл мэдээллүүд бас нилээдгүй байгаад одоо ингээд асуудлыг ингээд эргэж хараад сонирхон судалсан хүмүүсийг эргэлзэхэд хүргээд байл л та тийм. Энэ бол ташаа байх гэж би бодож байна. Ягаад ташаа байх гэж бодож байна гэхээр ийм санал асуулга сая манай хэн Базраа бас ярьж байна. Нийт өвөр Монголын хэмжээгээр бол санал асуулга яваагүй. Гэхдээ тэр хятад дундад иргэн улс зөвлөлтийн гэрээгээр ар Монголыг одоо санал асуулгаар үндэслээ тусгаар улс болгоно гэдэг тохирчлоо гэдэг мэдээллийг бол өвөр Монголын зүүн хэсгийн тэр удирдах ажил хийжсэн хүмүүс бол мэдсэн юм шиг байна. Тийм ч учраас 1945 оны 8 сарын 28-ны өдөр дотоод Монголын ардын хусгалт нам гэж нам байдаг. Энэ одоо өвөр монголчуудын үндэсний хөгжлийн хөдөлгөөний нам л да. Энэ дотоод Монголын ардын хусгалт намаас санал асуулгах уу тийм зүйл зохион байгууллаа гэсэн нэг тийм ар цар мэдээллүүд бол манай архиваас бас олддог. Жишээлх юм бол 1945 оны 8 сарын 28-наас хойш гэж байгаамаа. Зүүн Монгол гэж одоо тэр ярьж байгаа. Манай одоо газар зүйн байрлалаар ярих юм бол манай улсын Дорнод аймгийн яг зүүн урд талд байгаа. Вангийн сүм гэж ярьдаг. Одоо энэ сайн мэдэх хүмүүс бол мэдэх баг. Вангийн сүм одоо бол улаан хот болчихсон. Тэнд төвлөрч исэн Японы эзэгнэлийн үед бол тоглоомын манжгоо гэж тоглоом болсон шүү дээ. Тэр манжгоо улсын бүрэлдэхүүнд байсан монголчууд. Тэгээ эдгээр хүмүүс одоо дотоод Монголын ардын хусгалт нам гэдэг тийм намын гишүүд гэж өөрсдөө үздэг хүмүүс байж л дээ. Тэгээ энэ хүмүүс одоо гадаад Монгол гэж биднийг хэлж штэ. Гадаад Монголтойгоо нийлэх үү? Аль эсвэл одоо дундад иргэн улстай нийлэх үү гэсэн ийм санал асуулга явуулж байна гэсэн мэдээ манай гадаад хэргийн яамны архивт бас байгаа. Тэр зүүн Монголд одоо сууж исэн Монголын цэргийн одоо дарга тэр мэдээллийг ингээ бичээд нааша маршал руу Монголын удирдлага руу явуулж исэн байдаг. За энэ талаар урд талд ямар мэдээ байна гэд харахаар хянганы гэдэг чи одоо яг тэр зүүн Монгол эхэлж байгаа. Хянганы соёл түүхийн цуврал гэж байна л да. Тэр соёл түүхийн цуврал дээр Баян гэдэг хүний бичсэн 1994 онд ар өвөр Монголын одоо нэгдэл гэсэн тийм нэг өгүүлэл байна. Нийтлэл. Өөрийнх нь дурсамж гэсэн үг шүү дээ. Настай хүн одоо бага залуудаа үдсэн зүйлээ дурсамжийг бичсэн байна. Тэгээ тэр хүний бичснээр бол одоо зүүн Монголд буян мандах, хаафанга, төмөр багн эдгээр хүмүүс зохион байгуулад ар Монголтойгоо нийлье гэсэн нэг юм санал хураалт явуулж байна. Явуулсан гэж. Тэгэхээр нэг ийм санал хураалт бол нийт өвөр Монголын хэмжээгээр биш юмаа гэхэд одоо зүүн Монгол буюу тэр Вангийн сүм гэж яриад байгаа. Хуучин манжгоо, тоглоомын манжгоо улсын бүрэлдэхүүнд байсан тэр нутгийн монголчуудын дунд явагдсан юм шиг байна. Тэгээд энэ одоо дашаа мэдээ гараад байгаа нь магадгүй тэр санал хураалтыг одоо мушгин гуйлаад тэр санал хураалт гэжтэй яг ер нь бол нэг өдөр санал хураалт гэдэг чинь нэг өдөр тогтох ёстой шүү дээ. Өглөө 8 цагаас орой 20 цаг гэдэг юм тогтох ёстой байхад эдгээр чинь болохоор ийм одоо анкет материал гаргачаад нөгөө өөрийн харьяанд байгаа хушуу нутгуудаараа ингэ явуулт юм. Тэгэхээр хүмүүс тэр материалыг хараа гарын үсгээ зурж дэмжих нэг тийм хөдөлгөөн байсан гэж. Монгол улстайгаа нийлье гэсэн тийм хөдөлгөөн байсан. Тэгэхээр хоёр талаас одоо урд байгаа материал Монголын архивт байгаа материалаас харахаар бол нэг ийм санал хураалт бол явсан нь бол харагдаад байна. Мөн нөгөө талаас энийг нотолж өгөх нэг баримт гэдэг юм бол тэр санал хураалтыг гол зохион байгуулсан Хаафанга гэж хүн байгаа. Хаафанга гэж одоо дотоод Монголын ардын хусгалт намын нарийн бичгийн дарга. Энэ Хаафангагийн хүү Чожинжав гэж одоо манай өвөр Монголын их сургуулийн профессор байдаг. Чожинжав багштай уулзахад багш бол хэлж илсэн л да. Манай аав ийм одоо төмөр байгаа ах эдэр ингээд зохион байгуулад ийм санал хураалт явуулсан. Тэгээд тэр санал хураалтынхаа материалыг ачаад Монгол улс руу 10 сарын ихийг гарсан.
Тэгээд тэнд байсан Оросын цэргийн комендантаас машин өгөөч гэж гуйхад Оросын цэргийн комендант бол машин өгөөгүй. Тийм учраас нөгөө санал хураасан материалуудаа өвхөр тэрэгэн дээр ачаад ингээ Монголын зүг явсан гэж. Тэгээ өвхөр тэргээр ачаад тэгээ явсных нь араас гинт нөгөө Оросын цэргийн комендант машин өгөхөр болоод тэгээ Хянган мужийн дарга тэр буян мандах гэж одоо гол толгойлж исэн хүн. Буян мандахгүй настай хүн тэр 52 настай байж. Буян мандахгүйг машин суулгаж аваад араас нь нэхэж яваад тэр морин дэрхтэй хүмүүсийг бүгдийг гүйцэж аваад нөгөө ачаа явж байгаа материалын машинд атсаар тэгээ Улаанбаатар хотод хүрсэн гэж. Тэгээ хотоогоор би энэ Монголын архиваас ингээд суугаад үзэхэд яг санал хураалтын анкетыг нь бол олж үзээгүй л байна л да. Тэгээд яг энэ нөгөө дашаа мэдээллийг няцаана гэх юм уу зүйл ингээд хэлэхэд бол хэрвээ тэр санал асуулга нь 70% нь одоо хятад дундад улстай нийлье, Чанкашитай нийлье гэд тийм санал асуулга өгчихсэн байгвал тэр хүн тэр материалыг тэгэн их зүтгэж те өвхөр тэрэгэн дээр ачаад нааша зөөж Улаанбаатар хот руу тэгж зүтгэн барийн ирэх шаардлага байхгүй шүү дээ. Тэгээд зорж гарч ирсэн хугацаа нь бол одоо тэр Монгол улсад явагдсан 10 сарын 20-ны санал хураалтаас өмнө амжиж ирэх гэж зүтгээд байсан юм шиг харагдаад байна. Тэгээд эдгээр хүмүүс 10 сарын 22-ны өдөр ирсэн л дээ. Тэр нөгөө өвхөр тэрэгтэй гараад хугацаа алдаж явсаар 10 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн юм билээ. Тэгээд эндээс ингээ харахаар тэр санал хураалт гэдэг юм бол нийт өвөр Монгол биш зөвхөн тэр өвөр Монголын зүүн хэсэг оронд одоо өвөр Монголын зүүн одоо Монгол гэж яриад байгаа. Тэнд бол болсон. Тэгвэл тэр бол тэр 70% цаашаа эргээд саналаа өгчихсөн тийм дашаа машаа юм бол ерөөсөө биш. Харин ч Монгол улстайгаа нийлья, нэгдья гэдэг тийм санал байсан учраас л тэр зохион байгуулсан хүмүүс их зүтгэл гаргаж ирсэн гэдгийг л ойлгох хэрэгтэй байна. Тэгээд сүүлийн үед яг хуу ийм мэдээллүүд гараад идэг нь тун харамсалтай байна л да. Энэ түүхэн орчин дээр үнэхээр яг санал хураалга ингээд явсан байгаа гэж бид үзье. Энэ бас бүрэн батлагдахад хэцүү зөв Монголын яг аль хэсэг чинь. Ингээд үзэхэд хэрвээ 70% нь одоо Монголтой нэгдэхгүй гэсэн ийм санал өгсөн байвал энэ чи одоо түүхэнд тэмдэглэгдэх том үйл явдал шүү дээ. Өнөөдөр энэ өвөр монголчууд өөрсдөө ингэж ийм хүсэлт гаргасан учраас сайн дураараа ингэж Монгол улсад дагаагүй ийм шалтгаантай гэдэг энийг чинь баримтжуулаад үнэхээр баримт нь гарч ирдэг ийм зүйл болсон бол үнийг чинь хүлээж хөөргөдөж ярих тийм хүчин бол бишгүй байх. Үнийг одоо монголчууд мэдэхгүй үдээ бол явна гэж юу байх вэ те. Тэг ямар зорилгоор ингэсэн ямар их сурвалж ер нь цаад санаа нь ямар утгатай том бүрхэгийн балархаа тэгээд ийм баримт материал дутмаг энэ зүйлийг ингэж Facebook-ын цахим орчинд саваад байгаа, дэвээд байгаа асуудал бол өөрөө тун харамсалтай юм л да. Түүхийг мушгингуйлж байна. Энэ монголчуудын өвөр монголчуудын талаарх ер нь нэгдсэн Монгол улс байгуулчих гэсэн энэ тэмцлийг бол одоо шууд үгүйсгэсэн арга зориудаар мушгингуйлж байгаа ийм үйл явдал гэж ингэж үсгэд л хүргэнэ. Түрүүн бид бас дурдаад хэлсэн. Ер нь яг энэ цаг үед 1945 онд Монголын цэрэг чөлөөлөлтөнд ороод мэдээж өвөр монголчууд Японы тэр нөлөөнөөс зүүн хэсгийг нь бол ингэж л авч байгаа ийм түүхэн үйл явдал байна. Зүүн бороо Монголгүй том хөдөлгөөн болсон. Энэ үйл явцын дараа бол яг ер нь бид одоо яах вэ гэдэг асуудал өвөр монголчуудын өмнө гарч ирсэн л дээ. Нэг талаас бол Монголын тал бол ухуулаад байдаг бүгдээрээ нэгдээ нэг гэр болъё. Гэвч энэ дээгүүрээ их гүрнүүдээр ингээд хашигдсан байдаг тийм. Тэгэхээр нэг бол Монгол улстай нэгдэх гэсэн. За нэг бол өвөр монголчууд бие даатгуулах гэсэн. За гурав дахь нэг зам нь бол одоо тухайн үед одоо хүчээ авч яасан эв хамт яс гэж ярьж тийм. Одоо энэ дэлхийг өөрчлөх гэсэн тэр социалист их хувьсгал яриад байгаа шүү дээ. Тэр хүчтэй уур амьсгалын нөлөөнд ерөөсөө эв хамт журмыг баримталж, хятадын эв хамт намтай нэгдэж тэр үндэстний өөртөө засах гэдэг. Ер нь аль нь бол өөртөө засах гэсэн ийм гурван чиглэл баримтжсэн гэдгийг одоо нэг судлаач Жамсрангой бол хэлдэг юм л да. Үнийг ч гэсэн олон судлаач дурдж явдаг. Явж тухайн үедээ байсан энэ гурван санал бол эцсийн дүндээ хэрвээ нөхцөл бүрддэг бол эцсийн дүндээ штэ. Монголтой боломж байвал нэгдэх гэсэн ийм л хүсэл зорилгыг агуулж байсан гэж ингэж үздэг. Ямар ч үсэн санал хураалтын
хувьд бол нийт үр монголчуудыг нэгдүгээрт хамраагүй юм байна. За хоёрдугаартаа түүхийн их сурвалжуудад дурддагдан тэмдэглэгдэж үлдснээр зарим нэг газараар санал хураалт явагдсан байж болзошгүй. За эдгээр саналууд нь манай улстай нэгдэх гэсэн ийм зорилго чиглэлийг агуулж учраас ингээд одоо бүр тэрэн дээр ачаад манай улсыг зөвлөх хэмжээнд байсан гэдэг ингээд түүхийн их сурвалжуудад архивт баримтаар нотолчихсан байдаг юм байна. Тэгвэл мөн зарим тохиолдолд өвөрлөгчд яагаад монголчуудтай нэгдэггүй шалтгаан нөхцөл нь одоо тухайн үед гэдэг юм уу 3 вагоноор дүүрэн бэлэг сэлт ингээд одоо хиттийн талаас тараасан гэдэг ч юм уу бас нэг ийм зүйл байдаг учраас эд бас ингэсэн юмаа гэсэн мэдээллүүд явагдаад идэх нь бас яг үүнийгээ дагаад бас баримт баталгаагүй ташаа мэдээлэл болж гин үү. Тэр баримтан дээр бол ерөөсөө ор үндэсгүй юм байгаа юм л да. Тэр баримтыг ингээ харсан л да. Тэгээ хараад яхад бол өвөр Монгол санал хураалт явагдсан. Тэгээ өвөр монголчууд 70% цаашаа эргээд хятадтай нийлчихсэн. Дундад ирэх улстай, дундад ирэх улс Чанкашитай нийлж. За тэгэнгүүт одоо хятадын удирдлага бол одоо шинэ хятад улсын удирдлага ялангуяа Мао Цзэдун. Ингээд одоо санал хураалтаар дамжуулаад нийлүүлж болох юм байна. За ийм учраас Сталин одоо өгсөлт ажиллах гэсэн. Тэгээ Сталин бол одоо Арман Монгол санал хураалт явууллаа гэж тий. Тэгээ 49 онд гэж байна. 1949 онд Арман Монгол санал хураалт явуулсан. Гэтэл энэ Монголын тусгаар тогтнолын санал хураалт гэдэг чинь 1945 оны 10 сарын 20-ны өдөр гэдэг түүхэн нэг л өдөр болсон. За 45 онд богоон байж юу гэдэг ингээд бодъё л доо. Монголд бол одоо 1938 онд Улаанбаатар Налайхан хооронд нарийн зэрэгтэй төмөр замлууд анх тавигдлаа шүү дээ. Дараа нь баян төмөр жавсан тийм алх голын дайнтай холбогдуулаад за Улаанбаатараас хоошо Хяхт руу төмөр зам чи 1949 онд нэгдэхгүй холбогдсон. За урагшаа замын үүд гэдээ ярих юм бол Улаанбаатараас замын үүд гэвэл 1955. За тэгэхээр тэр нийтлэл дээр байгаа 1949 он гэдэг нь бол огт багцаагүй юм бичээ тавьчихсан байна. За тэр чинь бол 3 богоон бэлэг ачиж ирсэн гэдэг байгаа тийм. За тэгвэл тэр 1945 оны 10 сарын 20-нд ирсэн дундад иргэн улсын төлөөлөгч гэж хүн байгаа. Монголын санал хураалтыг ажиглахаар ирсэн Лефажан гэж хүн байгаа. Дундад иргэн улсын дотоод яамны дид сайд хүн. Христийн шашинтай юм хүн байсан. Англи хэлтэй. Тэгээд Лефажан улсынхаа нийслэл Чүнцийн хотоос 15 улаа гарахгүй юу 1945 оны санал хураалтыг ажиглахаар 15 улаа гараад тухайн үед одоо хятад орон онгоц одоо энэ техник хэрэгсэл хангамж их муу байж Бээжин хотод ирчгээ Бээжингээс нааш Улаанбаатар ирсэн санаа харах гэж ажиллахад тэр онгоц байхгүй учраас зөвлөлтийн цэргийн онгоцыг одоо гуйж Улаанбаатар руу ниссэн байдаг байхгүй. Тэгсэн зөвлөлт улс холбоот улсын өвөр Монгол байрлаж исэн цэрэг цэргийн ангиас онгоц гаргаж өгөхдөө 12 хүний судалтай онгоц гаргаад өгч. Тэгэхээр нөгөө 15 төлөөлөгч багтаа болоод 3-га Бээжин хотод үлдээгээд 12-лаа наашаа нисч ирсэн юм бод түүхэн байна. Хятадын одоо материал дээрч байна. Тэгэхээр тэр богооноор ирсэн 3 богоон бэлэгтэй ирсэн гэдэг бол өрөөс ор үндэсгүй зүгээр ингээд мөшгөө хуулаад тавьсан тийм гэсэн үг. Огт баримт байхгүй. Манайд ч одоо үзэл бодлоо илэрхийлэх бол үнэхээр өлөөтэй сайхан нийгэм юм л да. Гэхдээ энэ түүхэн асуудал ялангуяа түүхэн том цангалаа асуудал. Манай улсын тусаар тогтнолтой холбоотой Монголын нийт хүсэл эрмэлзэл нэгэн түүхэн явцаар батлагдчихсан ийм асуудал дээр илт зориуд мушгин гуйлж байгаа ийм үзэгдэл бол ер нь нэлээд хатуурын шаардлагатай гэж ингэж би харж байгаа. Яагаад ингэж вэ гэхээр одоо бас хүн болгон түүхээ сайн мэдэхгүй төлөвшөж байгаа хүүхдүүд байна, залуучууд байна. Улс орн маань ер нь ямар зам туулаад яаж яваад энэ тусгаар тогтнол гэдэг зүйлийг олж авав. Яагаад гэвэл энэ наан цаана монголчууд ингэж үлдэв. Учир ухааныг нь гүйцэл ойлгоогүй хүүхэд залуус энэ гаргасан энэ мэдээллүүдийг уншаад ийм юм болчихсон юм байна. Энэ үнэн үү? Ийм юм болсон юм уу? Гэдэг асууж ирсэн тохиолдол байгаа юм. Тэгэхээр ийм мэдээлэл маань өөрөө Монголын хүүхэд залуучуудад маш их хортой. Тэгэхээр одоо мэдэхгүйдээ ингэж бичнэ гэж байх уу? Аль эсвэл энэ ямар үүднээс ингэж бичээд байна? Их л эргэл зайтай ямар ч байсан Монголын энэ түүхийн асуудал их оронч үзэл хүүхэд залуус ингээд түүхээр бахархаж хүмүүжих ёстой энэ үзэгдэлд бол
маш их хохиролтой ийм мэдээлэл байна л гэж ингэж харж байна. Багштай бас ямар түүхэн баримтуудыг нотлох гэрэл зургууд авчирв. Одоо гэрэл зургууд бас манай найрлагч дэлгэцний үзүүлэх бах те зургууд дээр архив материал бодлоо л да. За үндэсний үзэл нэвтрүүлэг маань үзэгч тавхын студиэс шууд урж байгаа. Тэгээд үзэгч тавхын студид шууд утсан 70-44 рүү хандаж бас үзэл бодлоо илэрхийлэх боломжтой. За нэвтрүүлгийг онлайн хүрээнд үзэж байгаа бол сэтгэл хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой байгаа шүү. Тэгээд найрлагч манаас зургийг дэлгэцнээ байршуулснаар удааж гэх сургуулийн багш хавуулж үзэгч тавхын тайлбарлаг өргөх бах. За дэлгэцэн дээр бас зургууд гарсан байна. За энэ материал бол манай гадаад хэргийн яамны архивт хадгалагдаж байгаа. Өвөр Монголоос ирсэн төлөөлөгчдийн үйл ажиллагаатай холбоотой материал л да. Тэгээ Өвөр Монголоос ер нь бол 51 төлөөлөгч ирсэн. 1945 оны дайны дараа. За энэ 51 төлөөлөгчийн одоо хүсэл эрмэлзэл бол ерөөсөө л Монгол улстайгаа нийлий нэгдэх гэдэг ийм л зорилго тооцоотой байсан шүү дээ. Одоо түрүүн бас манай базар дээр доктор маань ярьж байна. Одоо Жамсран багш бичсэн те. Одоо өөр монголчуудын дотор хятадтай нийлэх үү? Тусгаар улс байгуулах уу? Монгол улстай нийлэх үү гэдэг хөдөлгөөн газар авсан гэж. Тэгээ яг тэр тусгаар улс байгуулна гэдэг нь бол бүгд найрамдах өөр Монгол ард улс гэж одоо тийм улс байгуулна гэж тунхагласан л да. Гэхдээ энэ хүмүүсийн тэр бичсэн материал манай архивт байна. Тэр материалыг ингээ харахаар бол эхлээд ингээ тусгаар улс салаад тэгэл Монголтой нийлнэ гэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр зүй тогтолцоороо ингээ харахаар бол ерөөсөө л Монгол улстай нийлнэ гэдэг л ийм зүй тогтол байсан байна. За тэр ихний өндөр бол бүрдээд өнгөрчлөлт одоо энэ урд хэвлэгдсэн байгаа юм. Хафанга гэдэг тэр түрүүн бид үрдээд байгаа. Тэр хүний дурсамж нь хүүхдүүд бичсэн. Миний аав Хафанга гэдэг. Хятад хэл дээр бичигдсэн дурсамж нь. За тэрэн дээр бол одоо өөрийнх нь намтар байж лээ. 38 настай гэл. Тэгээ мал хөрөнгө хідвэ. Дотоод Монголын ардын намд хэдэн онд илсэн бэ? Гэрийн хэмжээгээ бүр нарийн юм материал байгаа байхгүй. Тэгээд одоо Японы иргэшээлийн үед юу хийж исэн бэ? Одоо юу хийж байгаа вэ гэдэг ингээ асуу тодруулсан. За бас нөгөө дотоодыг хамгаалах газар чинь нарийн асуудаг юм байна. Японы иргэшээлийн тэр 14 жилийн хугацаанд Япон руу юм уу гадаад улс орн руу явж одоо сурж ажиллаж ийсэн үү гэдэг ингээ асуусан ч юм уу. Тийм материалууд байна. Тэг ингээд харахаар бол манай архивуудад байгаа энэ ариун материалууд дээр тулгуурлаж энэ үеийн түүхийг бол ойлгоход бол ерөөс үнэхээр хангалттай материал бол бүрэн байгаа л да. Одоо тэр бол төмөр багна гэж байгаа үү? Адамжавын төмөр багна. Тэр доор одоо манай гадаад яамны архивын тамга дартсан байна тий. Энэ бол төмөр багны намтар байна. Тэгээ яг энэ хятадын одоо хэвлэгдэж байгаа энэ одоо зохиолууд байна л да. Одоо энэ хувь хүмүүсийн намтартай холбоотой. Одоо энэ бол Дамирын сүрэн гэдэг нэртэй ном байна. Дамирын сүрэн гэж. За энэ Дамирын сүрэн гэдэг хүн ямар учиртай түүхтэй хүн бэ гэхээр 11 оны хувьсгалын үед Богд хааныг дагж исэн. Мянган цэрэг дагуулж ирээд Богд хааны төлөө одоо тамдын байлдаа гэж олчихсон. За хожим нь 15 оны Хяактын гэрээ байгуулагдсны дараа одоо өвөр монголчууд бол хятадын дунд дэрэг улсын мэдлдүүлдлээ шүү дээ. Тэгэнгүүт одоо нутагтаа буцсан. Тэгээд хушуун даргуулсан. Хушуу захирагчулсан. Хушууны амбан болсон. За сүүлийн 45 оны дайны дараа Монгол газар ирсэн. Дамирын сүрэн гэдэг хүн. Тэр 51 хүн гээд би түрүүнд дурдаад байгаа 51 төлөөлөгчийн нэг бол энэ хүн Дамирын сүрэн. За энэ Дамирын сүрэнгийн намтар бол ингээ гарсан. Тэгээ энэ дотор бол Монгол улсад байх үеийн явдлуудыг тэмдэглэж байгаа юм л да. Тэгээ яаж энийг тэмдэглүү гэхээр ард тал дээр нь төгсгөл дээр нь байна. Эдгээр одоо нэг 10 орчим хүний нэрийг дурдаад 10 орчим хүмүүсийн дурсамжин дээр тулгуурлаж энэ номыг бичлээ гэж байгаа байхгүй. Тэгээ энэ Дамирын сүрэн Улаанбаатар хотод ирчээд байжсэн. Тэгээ байж явах үед цэргийн дарга байсан хүн шүү дээ. Дэвангийн засгийн газрын цэргийн дарга байж. Улаанбаатарт ирчээ байж явах үед маршал Чавсан дуудаж одоо нэг хүндэтгэлийн зоог барьсан тийм үйл явдал болж 46 оны ихэр гээд энэ дэр бичиж. Тэгээ энэ зоог барих ёслол дээр Дамирын сүрэнгөө ороод маршал Чавс ороод ирэхээр маршлыг бол одоо мөрнөөс нь жаахан угзарч татаад чи одоо өвөр монголчуудад тус болох гээд байгаа мó тушаа болох гээд байгаа мó гэж хэлсэн гинэ. Тэгээ энэ дэр ингэ бичсэн байна. Гэтэл манай архивд болохоор тэр 10 сарын 16-ны өдөр оройны 7 хагасаас 24 цагийн хооронд эдгээр хүмүүстэй уулзсан ярианых нь протокол нь байдаг байхгүй. Маршал Чой болсон энэ одоо өвөр Монголын баруун хэсгээс ирсэн төлөөлөгчдийг хүлээж авч уулзсан протокол байна. Тэр протокол дээр тийм юм болсон тухай огт байхгүй. Тэгэхээр энэ нөгөө
Өвөр Монгол хэвлэгдсэн энэ ном зохиол гэхэд нөгөө түүхийн яг бодит байдлаас гатсан буруу зүйл хэлсэн юм зүйл болсон л айлтдаг. Тэгэхээр энэ нөгөө тусламжны тодорхойлол бичсэн зүйл гэдэг чинь ингээд яг түүхийн их баримтайгаа тулахаар ингээд зөрчилдөд ингээд болж өгөхгүй байгаа юм л да. Гэтэл их баримтаа даах уу энэ одоо дурсамжийн зохиолыг даах уу гэж мэдээж их баримтаа даах нь зөв. За тэгэхээр энэ үзэгч маань уучлаарай чиний үгээс болоход шууд уцаараар маш олон үзэгч холбогдож байна. Тэгэхээр энэ үзэгч нэлээд олон давтамжтай залгачтай. Тэгэхээр энэ үзэгчийг холбочих. Арайм түгэд хашаа нэвтрүүлэгт холбогдлоо. Байна уу? Байна. Таныг сонсч чинь шууд нэвтрүүлэгт холбогдлоо. Та бидний байна уу? За танаа телевизээ хамт олно. За та нэвтрүүлэгтэй холбоотой үзэл бодлоо шууд илэрхийлээд яваарай. Миний дууг эфирээрээ хүлээн авч сонсоорой. Амжилт хүсье. Тэгээ танаа телевизод нэгтэй үздэг маш их бачгүй телевиз биш би бодсон шүү. Тэгээд энэ цаг зүйлийг авч байгаа баяртай байна. Тэгээд ер нь нэг ийм асуудал хоёр түүхчтэй бас баяр хүргье. Ингээд одоо үдээд бод ярих цаг нь болсон гэж бодож байгаа. Тэгээд одоо ийм байгаа. Манай төв халах монголчууд яг хэд байдгийг бэ? Ер нь яг одоо манай цус халахсан юм нэг байдаг. Ер нь төв халах хүмүүсийнхээ өөрийн бичгүүдийг одоо цааш бүгдийг юу яах вэ? Заавал дөрмөр хамгийн бичгээ өгч байгаа. Тэгээд энэ дээр өөрчлөлт маань одоо монголчууд ер нь ингээд үнэхээр төв болчихно. Тийм хүү юм би нэг уншиж байхгүй юу? Тэгээ яг одоо жинхэнэ төв халах хийдэг юм. Тэгээд өөр монголчуудын тухай ингэж ярьж байгаа нь маш сайхан санагдлаа. Тэгээд одоо нэг ч одоо дээр манай эмээ өвөөгийн үед байх одоо 30-аад оны үед юм уу 25-30-аад оны үед одоо хятадууд цэвэр хятадууд манай Монгол руу ирчихсэн байна лээ. Гэж ярьж ирсэн нэг би тийм сонсч ирсэн ээж аваасаа манай ээж аав нь ярьсан шиг байгаа. Тэгээд ингээд 5 мантуу одоо ингээд юу яачихсан модон дээр тавцсан. Тэгээд одоо ингээд шах хатаага ингээд орж ирж манад их суушаад тэгээ одоо тэр хоол одоо хаа хүрээ их суушиж. Тэгээд одоо яг одоо манайч одоо тэгээд яг цэвэр монголчны төөх болсон юм шиг санагддаг л та. Тэгээд нэг хэсэг одоо яг хятад хороод гээд бас шууд яхан цаашаа 5-6 бууд 42-ын тойрог энэ хаваар бас суушсан тийм хүмүүстэй байсан шүү дээ. Дээр үчи одоо нэг үндгэрээ тэрвэрч одоо цоо хятад байсан. Та нар бас тэр мэдж байгаа бах хүүхчтэй манай ээж аав ярьсан байсан. Itu одоо бүндгэрээ тэр хавьч нар ерөөсөө бүр ингээд би жоохон тахтаа болсон. Би бас нэлээ ахмад бастай хүнстэй. Тэгээд одоо энэ талаар бас нэг үгийн бичиг хөтлөл цэвэр үндсэн Монгол одоо төв халах хэд байдгийг үндсэн төв бүхээр болсон юм уу болоогүй юм уу? Тэгээд тэр нэг шахаа та ирээд одоо ингээд суушсан тэрний одоо үүсгэх гээд ингээд яг цэвэр монголчуудын хүмүүсээ гаргах бас хэрэгтэй юм шиг санагдаад байдаг байхгүй юу надад. За ойлголоо холбогдсон баярлалаа. Одоо ямар санагддаг юм байгаа хүмүүс. Ийхэн төв халах одоо цэвэр монголчууд маань хэд байдгийг тийм цэвэр тусны. За баярлалаа. Ер нь бол яг одоо магадгүй хэд хэдэн өөр монголчуудтай холбоотой мэдээлэл нийтлэгдсэн шиг нийслэлчүүдийн маань хувьд үгүй монголчуудын маань хувьд яг төв монголчууд хорогцсон цөөрсөн мэдээлэл мэдээлэл бол ялцчгүй ташаа мэдээлэл байх л гэж харж байна л да. Энэ дээр бас та бүхэн ямар байр суурьтай байна? Энэ бол яг энэ Майскигийн тэмдэглэгээд 1918 оны хоног тооллогыг бичсэн ном байдаг шүү дээ. Майскигийн автономит Монгол тогтоцооны гараа гэж. Тэгээ тэр ном дээр бол энэ Ар Монголд 100,000 хятад иргэд байлаа. 5,000 Орос байсан. 490,000 халахчууд байсан. 47 дэх 41,000 одоо дөрөв баянууд байсан гэж. Тэгээ монголчуудын ингээд бодох юм бол 540 орчим мянган хүн байна. Тэгээд хятадууд нь 100,000 байсан гэж. Тэгээ яг энэ архивын материал ингээд харахад тийм олон тооны хятад Монголд байсан уу юу? Хэрэгцээ. Ямар учраас тийм олон тооны хятад байсан гэд бичсэн бол бас их гайхмаар тийм байдаг шүү. Одоо 21 оны хувьсгалын дараа хятад иргэд одоо их хэмжээгээр нутаг уцлаа гэж ярьдаг. За сүүлд одоо 1946 оны 2 дугаар сард дундад иргэн улстай
Монгол улс одоо анх дипломат харилцаа тогтоохгүй. Тэгээ Монголын төлөөлөгч Сүрэн Жавгай эргүүтээ Монголын засгийн газрын төлөөлөгчид хятад айлсан. Тэгээ ажиллахад хятадын талаас одоо асууж болчихгүй гэдэг асуулт бэлдсэн байдаг. Материал байна л гэхэд. Тэгээ яг тэр үнээр л бэлдэж байгаа бол материалаа. Тэгээ тэр асуултан дотор бол нэг асуулт нь их онцгой асуулт. Юу гэж юм гэхээр танай улсад Ар Монголд хичнээн тооны хятад иргэд байна. Тэр хятад иргэд одоо ямар шухан амьдарч байна гэж асууж магадгүйгээд тэгээ хариултыг нэгэ бэлдсэн байна. Тэгээ хариултыг би бас сонирхоо харахгүй архивс тэр материал тийм сонир материал болдохоор сонирхоод харахаар 30000 хятад хүн байна. 46 оны бүртгэлээр шүү дээ. Тухайн үед Монголын хүн ам 800 мянга байсан. Тэр дотор 30000 хятад хүн байна. Тэгээ 30000 хятад хүмүүсийн дотроос урчуудын эвлэл мужаан хийдэг. Одоо төр засгийн шагналд хүрсэн ийм хүмүүс байна. Бүр нэрийн чагсаагаад тэгээ бас Монгол хүнтэй гэр бүл болоод амьдарч байгаа тийм хүмүүс бас байсан. Тэгэхээр бол энэ дээрээс ингээ харьцуулан харахаар бол тухайн Монголын хүн ам 800 мянга Монголд одоо үлдээд ажил хөдөлмөр эрхлээд Монголын хүмүүнтэй гэр бүл болчихсон амьдарч исэн хүмүүс бол 30000 орчим байсан байх л гэж бодож байна. Үндэсний үзэл нэвтрүүлэг дугаараараа үзэгчтэй яг нөгөө өвөр монголчуудын эхлэлний тэмцлийг онцлон үргээд маш олон яриа баримт видео авчид бас үүсэн. Түрүүний ихэд бас багш та мэдээлэл өгч байлаа. Яг өвөр монголчуудаа чиглэсэн радио нэвтрүүлгийн 10 програмыг тусгаарлан хүргэлжүүлсэн гэдэг. Тэгвэл магадгүй өвөр монголчуудын эхлэлний төлөөх тэмцлийн үеэр дэлхийд дахинад харахын суурьжсан монголчууд нэг чигт харж чадсан. За Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг олон хэвлэл мэдээллийн байгууллага бас яг тэр асуудал руу анхаарлаа төвлөрсөн юм шиг харагддаг л да. Яг эхлэлний төлөөх тэмцэл явагдаж байх үед бас монголчууд талбайд гарч ирсэн. Яг энэ үеэр та бүхний байр суурь ямар байв? Одоо ингэ эхлэлний тэмцэл нэгдээ сүүлийн хичээл тийм ороод өнгөрчлөө. Энэ асуудал дээр бас үзэл бодлоо хуваалцаач. Тэгээ эхлэлний тэмцэл өнгөрсөн намар болсон. Сая өвөл одоо 1 сард байв уу? Түүхийн асуудал дээр бас нэлээд хориглолт тогтоосон тийм мэдээ явж исэн да. Хятад хэл дээр явж илээ. Өвөр Монголын боловсролын яамнаас гаргасан нэг тийм шийдвэр явж илээ. Тэгээ тэр шийдвэр тэгэхээр ийм босоо Монгол бичгээр хэвлэгдсэн ийм ном тохимол бол хэвлэгдэх боломжгүй болчихлоо. Яг тэрэн дээр бол бичсэн байлээ. Хянганы цуврал одоо ордсын цуврал гэдэг өвөр Монголын нөгөө яс угсаагаараа тийм цувралууд байдаг байхгүй түүхийн. Хөлөн бөөрийн цуврал гэдэргээд тэр ном зохиолуудыг одоо дахиж ер нь зохион байгуулж хэвлэхгүй. За ер нь бол энэ түүхийн хичээлийг их түүхийн хичээлийг нэгдэлтэйгээр түүх гэдэг чинь өөрөө нөгөө үндэсний ухамсарыг төрүүлдэг. Төлөвшлийг бий болгодог их нарийн зүйл л дээ. Тэгээд тэр утгаараа тэгж ах шиг байна. Төвөөс бэлтгэсэн хятадын одоо боловсролын яамнаас бэлтгэсэн түүхийн материалаар өвөр Монголын одоо баг, дунд, ахлах анги их сургуулийн төвшөнд хичээл орно л гэсэн тийм зүйл харагдана. Тэр бол их л тэгээд түүх гэдэг явж байна гэсэн. Хамтла ерөнхийдөө салахаас гүйцэтгэсэн юм байна сурагчид маань гэж болохоор байна тийм. Салахаас. За би энэ дээр бол арай өөр байр суурьтай байдаг юм аа. Тэгээд дөрөв яг уцаар хүн сэтгэлээ хэлж штэ. Түүх халахтайд одоо ингээл ярьж байна. Одоо нэлээх байгаа юм шүү гэдэг ингээд ярьж байна. Ер нь цэвэр угсаатан гэж бол байх үгтэй байх болцоогүй. Өөрөөр бүх мөнгө маш их хөдөлгөөнд дунд, маш их шилжилтийн дунд, хөрс зэрэгэлдээ ард түмнүүдийн байнгын солилцооны дунд наримтлаар солилцож болно, дайнаар солилцож болно. Байнгын ийм үйл явц. Хойлон дунд явдаг учраас цэвэр угсаатан, цэвэр тийм цус гэдэг асуудлыг бол өөрөө яхад нэлээд очигддаг л. Яг манай усад ярилцдаг хүмүүс ингээд яриад байна гэдэг дууд байна, байсан байна гэдэг. Тэр Майский гэж хүний номон дээр 100,000 гэсэн тоо гэдгийг хүчтэй явдаг. Түрүүн логдорч доктор хэлж байна. Үнэхээр яг архивын зарим үлдсэн баримтуудаа харьцуулж зөрөөд идэг л да. Ерөөсө батлагдаж өгдөггүй. Тэгээ сүүл 40-од он тийм байсан байна. Одоо бид Монгол Хятадын харилцааны асуудлаар нэг эмгтгэл хийж байна. Тэрэн дээр л хэд 1950 хэдэн он гарсан байхад манай улсад хичнээн Хятад хүн амьдарч байгаа юм бэ гэдэг нэг асуудал дээр цогцолт хийсэн бичиг байж байна. Тэрэн дээрээс 8500 гаруй Хятад хүн байдаг юм байна. Бид хүн амтны харьцуулахад энэ бага тоо байхгүй юу? Хятад гэж тэр том гүрний эргэн тойрны улсуудад жишээлбэл Вьетнам, Камбож гэдэг юм уу, Филиппин гэдэг юм уу. Хөрс зэрэглээ улсуудад
хүн амын дунд эзэлж байгааг хятад үндэст ингээд аваад үзвэл маш өндөр тоо гардаг штэ. 20-30-40%-аар ярддаг. Энтэй харьцуулбал Монгол бол харьцангуй энэ асуудал бага. Эргээд ярихдаа хятадын хойд нутагч гэсэн маш их нүүдэлчтэй холилдсон. Умард хятад гэж ярьдаг те. Нүүдэлчдийн үе үеийн төрөлсүүд бидний шилжил хөдөлгөөний явцад холилдсон. Ийм асуудал байдаг учраас цэвэр цус цэвэр халах энэ гэсэн зүйл ярих нь яг цусны хувьд ярих нь бол өөрөө жоохон учир дутагдaltaй асуудал юм болов уу гэж ингэж бодож байна. Ерөнхийдөө энэ манаас өндөрлөлтөд шаардж нөхрийнхаа сүүлийн хэдэн цөөн хормыг явсаж байгаа үлээ. За тий миний хувьд хэлэх зүйл бол ер нь одоо бид хэлийн цаадах монголчуудаа таньж мэдэх цаг болжээ. Таньж мэдэхгүйгээсээ болоод одоо буруу зүйл санаатай санаагүй ингэж мэдээллийн хэрэгсэл болон ном бүтээлүүдэд бичиж байгаа асуудалд буруу татагдах, толгойн гэж буруугаар ойлгох тийм нөхцөл байдал их бүрдсэн байна. Монголчууд гэдэг бол зөвхөн энэ Монгол Улсын иргэд 3 сая гаруй хүн хязгаарлагдахгүй. Энэ өргөн багтаа амжтай том ойлголт юм аа. Хэдийн цаана бидний урд хөршиж монголчууд их байна. Хойд хөршиж монголчууд их байна. Ер нь Монгол гэдэг энэ сэтгэлгээг илүү сайхан өргөсгөөд Монгол гэдэг ойлголтоо биднээс энэ хил доторхоор ингэж төсөөлж явах нь бол их явцуу юм шүү. Ер нь бол монголоо жоохон өргөнөөр ойлгоё. Энэ хэрээр хэлийн цаадах монголчуудаа сайн таньж мэдэх хэрэгтэй байна. Таньж мэдхийн тулд анзааршгүй судалгаа хийн, сурталчилгаа явуулна. Харилцан бие биенээ сайн таних нь хамгийн чухал зүйл юм шүү. Хэлийн цаадах хатуунаа бид хүндэтгдэг байх хэрэгтэй. Эргээд бид бас өөрсдөө хүндэтгдэг байх хэрэгтэй. Хүмүүний тулд харилцан ойлголцол гэдэг маш чухал. Өнөөдөр олон улсын харилцаа ялангуяа Монгол Улсын гадаад харилцаа гадаад байдал манай энэ оршин тогтнохын асуудалд авч үзэхэд маш сайхан цаг үедээ явж байна. Одоогооч тэр хятадтайгаач тэр харилцааны дээд түвшинд хүрээд явж байна. Ийм сайхан харилцааны цаг үеийг ашиглаад энэ хоёр бүрэнд байгаа монголчуудаа илүү ойртох, илүү ойлцох, зайлмаар илүү таньдаг мэддэг баста энэ зүйлээр одоо уншдаг сэтгэгдүүд нь ард түмэндээ хандаж дуу хоолойгоо хэлээсээ ярьдаг заадгууд нь одоо оюутан шамнартаа ахиухан энэ зүйлийг хэлж гасаа л гэж ингэж боддог. Ийм байгаасаа л гэж бодож байна. Багш таны За миний хувьд одоо яг энэ 45 6 оны үеийн архивын материалыг ингээд эргүүлээд уншаа сууж байхад өөр монголчуудаас ирсэн бичгүүд байна л да. Зарим нь уншихаар бол одоо үнэхээр сэтгэл өвдмөр шимширмээр зүйлсүүдж байдаг. Энд дээр бол би нэг 2 жишээ хэлмээр санагдаж байна. Нэгдүгээрт нэгээд ихэд 1946 оны 3 сард өөр Монголоос нэг 34 хүүхэд Монгол сурахаар ирсэн. Тэгээ тэр хүүхдүүд бол Маршал Чаулсан зориулсан юм албан бичгт ирсэн. Тэгээ хил дээр хүрээд ирэнгүүт отрядын төвөөсөө тушаал авалгүй застав гэж хил дээр байдаг. Заставын цэргүүд нөгөө дарж яагаад ирсэн хүүхдүүд чинь шууд өөрийнхөө юунд оролцож байранда. Тэнгүү төвс Улаанбаатар хотоос дотоод яам гэж байсан тэр үе. Дотоод яамны одоо Орос зөвлөх тэр хүүхдүүдийг яаралтай өдөрөөс өвг дууг нутаг буцаа гэсэн тийм тушаал өгөөд дотоод яамны 4-р газрын ажилтнанд давааж өгöd хүн тэр нутагт очиж байгаа тэнд. Тэгээ нөгөө хүүхдүүдтэй нүүр тулаад уулзсан чинь хүүхдүүд нь 30-аас 16 насны 34 хүүхэд. Эрэгтэй эмэгтэй холилдсон. Дандаа монгол хүүхдүүд монголоор ярьдаг. Тэгээ нөгөөдөл чи хэлж ийн гинэ. Тэр давааж авын илт хуудсан байгаа байхгүй. Юу гэж хэлж ийн гэхээр бид буцмааргүй байна. Их улстай заавал очиж бид сурмаар байна. Би эмч болмоор байна. Би хуульч болмоор байна. Бид их улсынхаа яг тэр сургууль хүмүүжлийг сурж ирээд өөрийнхөө нутагт ажиллаж амьдрмаар байна гэд ингээд гуйж баг уйлж илаа гэж. Тэгээ тэр хүүхдүүдийг ямар ч арга байхгүй тэр Орос зөвлөх дотоод яамны Орос зөвлөхийн тушаал байгаа учраас үг дуугүй ингээд нутаг руу буцааж ингээд явуулж байгаа тухай. Тэгээ тэр давааж бас гэж байгаа. Маршны нэр хүндэд эндүү халтай юм даа гэд Улаанбаатар тусгай нууц цуцсан юм. Тэр нууц цуцсан Улаанбаатар руу яах вэ гэд ингээд бичээд байхаар Улаанбаатар хотоос огт хариу өгөлгүй. Тэгээд өрөөсөө тэр Орос зөвлөхийн үгийг дахахаас өөр арга байхгүй хүүхдүүдийг буцаасан юм тухай баг. Тэгэхээр энэ баримтыг ингээд харахаар юу харагдаж байна гэхээр тэр 45 оны 10 монголчууд нэгдэж нийлэх гэсэн тэр тэмцэл
орлогын ард Оросууд байсан юм шиг манайхан зарим нь яриад байдаг. Орос нийлүүлэх гэсэн юм шиг. Сталин нааша санаатай байсан юм шиг. Тийм биш шүү дээ. Орос бол ямар санаатай байсан гэхээр ерөөсөө л одоогийн Монгол улсын хил хязгаар дотор л тусгаар улс. Хилийн цаана байгаа тэр өөр монголчууд бол дундад улсын харьяат, дундад иргэн улсын харьяат гэдэг л тэр ойлголт байсан учраас одоо Монголын дотоод яам, цэргийн яамд ажиллаж исэн Орос зөвлөхүүд дунд нь ингэж зохион байгуулж ажиллаж исэн түүхүү зөндөө байдаг юм лээ. Тэгэхээр монголчууд бидний одоо их үйлс байлаа гэхэд монголчууд өөрсдөө л толгой мэдэж хийхээс биш хинч одоо чиний төлөө сайн сайхан хийнэ гэж бол бодоход бас хэрэгтэй. Тэгээд одоо өөр монголчуудаа сайн судлаа. Ер нь бол сайн мэддэг байх хэрэгтэй болчихжээ. Ер нь бол энэ цаг үед. Одоо манайхан ч ингээл талбай дээр ирээл дээл хувцас өмсчгөл Чингис хааны урд мөргөөд байгаа хүмүүсийг хараад зарим нь гайхаад байна шүү дээ. Энэ ямар өчртэй хүмүүс ирээд ингээд Чингис хааны тэр одоо 2006 онд байгуулсан өгшөж тэн дээрээ ингээд мөргөөд байд юм бэ гэж. Тэр хүмүүс чинь агуу их Монголын гал голомт их Монголынхаа одоо нийслэл Улаанбаатар хот Чингис хааны хариу тагшнаас ирлээгээл гэж жин сэтгэлгээ тэр үйлдэл харуулж шүү дээ. Тэгэхээр өөр монголчуудаа бид нар бас ойлгох мэдих цаг нь болсон байхаа л гэж хэлмээр. Баярлалаа бидний урилгыг хүлээн авч студид маань цаг зав гарган бас хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. За баярлалаа. За үзэгч та бүхэнд үндэсний үзэл нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараас нь хүрээд өндөрлөж байна. За өнөөдрийн дугаараа бид түүхэд төвшиглэн баримтад тулгуурлан хүрэхийг зорилоо. Эх 7 оны 5 гарагт шинэ дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.